Szép jó napot kívánok, kedves kollégák, kedves hallgatók! Ирхэм хүндэт багш докторант буюутнуудаа Унгарийн өтөшлүүрэн нэрэмжит их сургуулийн Монгол Баатар Азийн тэнхимний хамт олноос та нарт халуун мэндийг явуулж байна. Унгараар хэлэхэд tiszta szívből üdvözlünk mindenkit Mongóliában. Монгол улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимний 80 жилийн ой тохиолдсон юм. Энэ завшаанаар манай хамт олон та нарт ирэх жилүүдэд ирэх 80 90 100 жилч гэсэн өндөр амжилт хүсэн ерөөе. Намайг Бирталан Агнеш гэдэг. Одоо би Монгол Баатар Азийн тэнхимний эрхлэгч байгаа. Эрхэм хүндэт Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн үе үеийн эрдэмтэн багш ажилтан төгсөгч оюутан та бүхэндээ Унгар улсын Өтвөш Лоранд их сургуулийн Монгол ба Төв Аз судлалын тэнхимийн хамт олноос Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн тэгш шаан баярын мэндийг өргөнүүлжээ. Эрхэм хүндэт багш нараа, оюутнуудаа, номын нөхдөө Унгар улсын Өтөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол ба Төв Азийн судлалын тэнхимийн хамт олноос Монгол улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ойг тохиолдуулан та бүхэнд баярын халуун мэнд дэвшүүлье. Манай хоёр тэнхим бол насаараа бараг чацуу байгаа юм. Энэ хоёр тэнхим бүр дээр үед эдгээр залуудаа холбоо тогтоогоод олон 10 жилийн турш одоо хүртэл хамтын ажиллагаагаа идэвхтэй, амжилттай, үр дүнтэй үргэлжлүүлсээр ирсэн байна. Монгол ба Төв Азийн судлалын тэнхимийн үеийн унгар оюутнууд монгол хэлний дадлаг хийж мэргэжил дэвшүүлэхээр Монгол улсад явахдаа мөсийн монгол хэл шинжилгээний тэнхимийн хичээлүүдэд заавал суудаг болсон юм. Ингээд монгол хэл шинжилгээний тэнхимийн багш нар Унгарын монгол судлалын дараагийн үе болох оюутнуудыг хүмүүжүүлэхэд идэвхтэй оролцоод манай тэнхимийн хүндэт багш нар болсон гэж үзэж болно. Үүнээс гадна мөсийн багш нар удаа Унгарт ирээд эрдэм шинжилгээний хураанд оролцоод лекц уншаад хичээл заагаад манай тэнхимийн үйл ажиллагаанд биеэрээ оролцож хөв нэмрээ оруулсан билээ. Заримдаа богийн хугацаагаар зочилж, заримдаа олон жилийн турш манай тэнхимд багшилж байсан мөсийн багш нараар бид үргэлж бахархаж явдаг. Мөн манай унгар багш нар ч гэсэн олон улсын багшийн солилцооны хүрээнд мөст болон монгол хэл шинжилгээний тэнхимд очилж олон лекц уншсан бөгөөд ийм сайхан боломж гарсанд маш их баяртай байна. Монгол багш нараас гадна мөсийн монгол хэл шинжилгээний тэнхимийн авьяаслаг оюутнууд төгсөгчид ч гэсэн манай тэнхимд мэргэжил дэвшлүүлэхээр эсвэл докторийн сургаалтад ирсэхээр ирсэн бөгөөд монгол судлалын шинэ үеийг хамтран хүмүүжүүлэх юм сайхан жишээ болсон юм. Бид мөсөөс төгсөөд Унгарт ирж Монгол ба Төв Азийн судлалын тэнхимийн докторийн сургаалтад суралцдаг монгол оюутнуудаараа их бахархаж байгаагаа илэрхийлье. Манай олон жилийн хамтын ажиллагаа сургаалтаас гадна судалгааны ажиллаж маш их амжилттай явсаар ирсэн. Монгол хэл шинжилгээний тэнхимтэй тус тэнхимийн судлаачидтай хамтарч хэрэгжүүлсэн төсөл, хамтарч гаргасан бүтээл, хамтарч зохион байгуулсан хурал зэрэг олон үйл ажиллагаа үүнийг тодорхой нотолдог. Монгол хэл шинжилгээний тэнхимээс гаргасан тус тэнхимийн судлаачдын бичсэн олон сайхан бүтээлүүдийг хандиваар өргөж олон жилийн турш манай тэнхимийн номын сан баяжуулсанд гүн талаархаа илэрхийлэх санаатай. Эцэстэн монгол хэл шинжилгээний тэнхимийн хамт олонд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн явахыг хүсэж
манай үр дүнтэй хамтын ажиллагаа цаашиж гисэн хөгжиж үргэлжлэх болдгоо гэж ерөөл дэвшүүлье.